Энэ жил Монгол хүн анх сансарт нисний 34 жилийн тохиож байгаа. Жил бүрийн 3 дугаар сарын 20 тэмдэглэдэг энэ өдрийг Угтан Шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнгийнхэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч Гүр Арагч Дүүдүү боловсролын сан зэрэг бусад байгууллагуудтай хамтран сансар тэмүүлсэн Монгол залуус арга хэмжээг зохион байгуулахар болжээ. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын сансар судлалын салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуус сансар судлалын тухай сонирхолтой мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм байна. Түүнчлэн дараагийн сансрын нисгэгч сэдэвт үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан ажиллаж эхэлсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нисгэгч хүүхдүүд сургалтын хөтөлбөр сансар судлалын туслан байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тэгээ манай энэ өдөрлөг бол энэ жил бол нэг онцлогтой. Тэгэхээр өдөрлөгийнхаа бид нэрийг бол сансарт тэмүүлсэн Монгол залуус гэсэн ийм нэр өгсөн. Нэг үгээр хэм бол энэ сансрын хамтарсан нислэгийг бэлтгэхэд бол одоо бидний мэддэг Гүр Арагч Баатар сансар нисч ганц зураг маань биш үү дээ. Өчнөө олон Монгол залуус шалгагдсан. Тэр шалгагдсан Монгол залуусын одоо анхны 13 гэж нэрлэгддэг тэр 13 залуусын ажил амьдралыг харуулсан тийм хүндэтгэлийн самбарыг бид нэр энэ баярын үйл явдлын өдрүүдээр бэлтгээд өөрийнхөө энэ сансар одр гэсэн ордны сансар үзүүрийн танхимд хүндэтгэлээр байрлуулах юм ажлыг хийж байгаа. Энэ бүх арга хэмжээнүүд бүгдээрээ хүн анх задгай сансарт гарсны 50 жилийн ойтой давхцаж энийг сурталчлахад бас оролцох ёстой маа. 1965 оны 3 сарын 18-нд зөвлөлт толгойд улсад тухайн үедээ босгоод хоёр хөлөг сансарт хөөрж энд зөвлөлтийн хоёр сансрын эзэгч Паул Иванович Беляев, Алексей Архипович Леонов нар сансарт ниссэн. Хоёр дахь өдрөө Алексей Леонов тусгай төхөөрөмж, тусгай өмсгөл хувцсны тусламжтайгаар задгай сансарт гарч 12 минут 9 секундын хугацаагаар задгай сансарт гарч анхны одоо энэ туршилтыг хийсэн. Анхны юм болгон үнэтэй зэнтэй байдаг. Өнөөдөр хүмүүс сансарт удаан хугацаагаар ажиллаж байна. Тэр тусмаа одоо задгай сансарт хэд хэдэн цагаар ажиллаж байгаа. Одоогоос 30 гаруй жилийн өмнө буюу Монгол хүн анх сансарт нисч байсан үеийг бодвол Монгол улс сансар судлалын шинжлэх ухаанд оролцоо жаахан хойш суусан гэдгийг сансрын нисгэгч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гүр Арагч хэлж байна. Өнөөдөр бид энэ одоо сансрын салбарт бидний түрээсэлж байгаа, түрээсэнд өгч байгаа мөнгө төгрөг бол овоо хэмжээтэй юм байна. Өнөөдрийн бидний одоо телевизийн энэ нэвтрүүлгийн түрээс байна. Энэ одоо утасгүй холбооны энэ түрээсүүд байна. Жилд бид ийм хэмжээний их мөнгө төлөөд байгаа. Энэ мөнгнүүдээ хэрэг хоримтлуулж байгаад бид нэг өөр ингэсэн хиймэл дагуултай болчих юм бол тэр зараад байдаг мөнгө нь багасаж улс орны эдийн засаг хүн ардын одоо амьдрал бас ямар нэгэн хэмжээгээр нааштай сайн нөлөө үзүүлнэ. Тийм учраас бид өөрсдөө хийж өөрсдийнхөө юмыг өөрсдөө ашиглах энэ зам руу их анхаарах ёстой. Сонирхуулахад Монгол хүн анх сансарт нисний 34 жил, задгай сансарт хүн анх гарсны 50 жилийн, Союз Аполлон хамтарсан хөтөлбөрийн 40 жилийн аг тохиолдуулан 3 дугаар сарын 20-нд болох үдэрлэгийн үеэр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн 7-б ангийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн Гүр Арагчгийн нэрэмжит болгон өргөмжлөхөөр болсон байна.